Монголын уншигчид цэцэн ухаанд Хадижа Насреддины хошин үлгэртэй 1983 онд анх танилцсан билээ. Эхний үлгэрээс эцсийн үлгэр хүртэл дэлхийн уншигчдыг инээлгэж байдаг цэцэн ухаанд илжиг унсан Хадижа Насреддин гэж хэмбэ. Түүнийг Туркт, Узбект, Иранд төрсөн гэсэн маргаан өнөөч үргэлжилсээр. Хадижа Насреддинд зориулан босгосон хөшөө олон улсад бий. Тэдний хамгийн алдартай нь Узбекистаны Бухар хотод амьдарч байсан гэгдэх байшингийнхан дэргэд байдаг. Насреддинаас та яагаад элчин дээр урагшаа харалгүй хоошоо хард суу гэж асуухад би буруу суугаагүй, харин элчиг буруу тишээ яваад байна гэж хариулсан байдаг. Элчиг үнэн явж байгаа энэл дүрийг хөшөөнүүдэд дүрсэлсэн юм. Дорнын улсад Хадижа Насреддины 7 үлгэрийг зөв дарааллын дагуу ярил цэцэн ухааныг цогцлоогч мөнхийн үннийг мэдэрч болно гэж хэлцгэнж бий. Үе үеийн хүмүүс Насреддины түүхийг ам дамжуулан ярьж өөрийнхөөрөө байжуулсаар Дорнын олон улсыг хамарсан гайхамшигтай домог үлгэрийг бүтээжээ. Тиймдээ ч Хадижа Насреддины хошин үлгэрүүдийг ЮНЕСКОгийн дэлхийн бит бус соёлын өвийн жагсаалтад Узбекистан, Турк, Иран зэрэг 8 орны нэрээр бүртгэсэн юм.